та зүгээр яг энэ тогоон дотор нь энэ салбарт бас ажиллаж байгаа хөдөлмөрлөж байгаа энэ олон мянган хамт олноо төлөөлөд хэлэхэд Эрдэнэс Монгол нийтлийн үйл ажиллагаанд ер нь ямар бодол хандлагатай байдаг вэ? Ер нь дэлхийд ийм байдаг. Бид нар зүгээр санаанаасаа дугуй зохиоч юм биш. Хэм дугуй дэлхийд дээр ингээд өчнөө мөхөрч идэг. Дэлхийн 1 номерын хамгийн том уулуурхаан компани BHP Billiton байна. Яг ийм зарчмаар явдаг. Группийн зарчмаар уулуурхаан энэ төслүүдэд нэгтгэсэн одоо эмхтөө байдлаар явдаг. Дээрээс нь одоо энэ юу биш шүү дээ. Одоо Rio Tinto байна. Тэгвэл Азийн одоо компани соёл арай өөр Японд гэдэг л Mitsubishi яг юм зарчмаар явдаг. Групп зарчмаар явдаг. Тэгээд энэ ижил төстэй үйлдвэрлэл явуулж байгаа уулуурхаан компаниуд эдгээр компаниуд нийлээд нэгдээд тэгээд одоо бодлого стратеги гэдэг юм аа ингэж нэгтгэж явдаг. Жишээ нь хамгийн сонирхолтой гэж ярих хүмүүс Баялагын сангийн том сайн жишээ гэж Temasek гэж ярьдаг. Сингапурын тийм. Temasek ч хамгийн анх бий болохдоо энэ Temasek гэдэг чинь ингээд компаниудын хувьцааг хөдөлж авч эхэлсэн байдаг шүү дээ. Тэгээд одоо нэгтгэхэд юм олон компаниудыг нэгтгэж жагаад ингээд юм болгосон тийм ээ. А тэгээ бас нэгдсэн урьдчилгаар хангаж байна тийм ээ. Казахстаны Samruk Казина гэдэг сүүлийн үед одоо энэ үндэсний баялагын сангуудыг дэлхийд дээр бас ингээд эднээс нэгтгэсэн нэг тийм байгууллага гэдэг. Тэр дотор бол Samruk Казина их өндөр авч эхэлж байгаа. Samruk Казина гэдэгт л одоо яг хятадын Казахстаны бүхэл төрийн өмчийн одоо уулуурхай болон эрчим хүчний энэ одоо asset гэж ярьдаг. Эднээс нэгтгэсэн asset management хийж байгаа юм одоо юу бас компани байна тийм ээ. Ер нь бол энэ бол дэлхийн нийтээр ийм байдгийг. Тэгэхээр энэ группийн зарчмаар ингээд ажиллаад ингээд явхаараа энэ одоо олсон одоо нэгнийхээ цэвэр ашгийг ингээд зөмөрөө тухайн үед шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээд мэдээж иргэдэндээ өгөөжийн дотоод норм эдийн засгийн сайн тооцоо хийгээд ашигтай гарсан тохиолдолд хийгээд ингээд явах байхгүй. Дандаа мэргэжлийн усуд байна шүү дээ энэ нэг гэдэг. Тийм учраас бол би энийг буруу гэж боддгоо.